Ер нь төрийн албаны зөвлөлийн яг гол чиг үүргийнх нь нэг нь бид нар энэ төрийн албан хаагчийн ашгийг хамгаалах. Гэхдээ яг хуулийн дээр энэ нүгээрээ байхаас илүүтэй ямар тохиолдолд яаж хамгаалах юм бэ гэдэг гомдол мэдээлэл ирж гин, сонгон шалгаруулалтанд асуудлууд байна, томилгоонд асуудлууд байна. Тэгээд хууль тогтоомжийг хэрэглээ хаана ямар эрсдэл үүсэж байна вэ гэдгийг бид нар ер нь хяндаг байгууллага. Тэгэхээр төрийн албан хаагчийн одоо сонгон шалгаруулалт болов томилгоо, чөлөөлөлт, арга хэмжээ авах, урамшуулах гэх маш олон асуудлуудыг бид нар ингээд судалгаануудаа яг талангуудаар тавиа явж байна л да. Тэгэхээр бидний ер нь 24 оноос одоо юу гэдэг өмнө ч гэсэн байсан 2023-24 оноос гол зорилго маань төрийн албан хаагчийн эрх ашгийг л хамгаалах. Энэ нь ганцхан улс төрийнхэн магадгүй төрийн захиргаа, төрийн үйлчилгээ, төрийн захиргаа төрийн тусгай гэж ялгахгүй. Аль болохоор төрийн албан хаагчийн эрх ашиг хаана хөндөгдсөн бэ? Хаана одоо гажуудал гараад ийн гэдгийг засан сайжруулах ажлыг бол хийдэг. Тэгээ энийг яаж хийж чинь тэгэхээр хууль тогтоомжийг хэрэглээгээ шалгадаг, хянаж шалгадаг гэсэн. 2024 онд бид нар бүх аймгийг 2 удаа тойрсон. Сая ингээ он гараад өнөөдөр ингээд маш богино хугацаанд дахиж аймагуудаа тойроод суман түрээд ажиллажлаа. Тэгээ ээж байгаа өргөдөл гомдлуудыг үзээд хяналт тавьж байгаа. За мэдээж яг ээж байгаа өргөдөл гомдол бол нэг ихтэй эмэгтэйчүүдэнд авмгаа эрэгтэйчүүд нь баг гэж үзэх боломжгүй. Ер нь л адилхан байгаа. Тэгэхээр бид нар яг энэ дээр эрх ашиг хамгаална гэдэг дээр бол ямар нэгэн хүүсийн ялгаа гаргадаггүй. Гарах боломж ч байхгүй. Гарах ёсгүй бас. Тэгээд хацсангүй яг уу сүүлийн 23-аас 24 оны хацсан дүнгээр биднэрт энэ ирж байгаа нөгөө илэрсэн зөрчил бол 3.6%-аар буурсан байна. Яг ингэ буурч байгаа гэхээр төрийн албаны зөвлөлөөсөө нэг бодлогынхаа болон үйл ажиллагааныхаа концепц жоохон өөрчилсөн. Бид нар очиос салгаад зөрчил илрүүлээд тахын бидний номер 1 зорилго биш байна. Бид нар ихний ээлжинд очиж тэр хүмүүстэйгээ уулзаад мэргэжил харгацсан зөвлөгөө өгье. Туслая. Юун дээр алдаад юу мэдэхгүй байгаа юм бэ гэдгийг зааж өгөөгээд тэр зорилгоороо бүх аймагуд бүх суманд ажиллаж байгаа юм. Тэгээд алдаануудыг тэр дорн масуудан засуулах юмнуудыг хийж байгаа. Хүмүүс маань санаатай болон санамсаргүй алдаанууд маш их гаргаж байна. Бичигдлийн алдаа маш их гаргаж байна. Энээс нь болоод хүн хохироод байна. Тэрийг нөгөө хүн маань мэдэхгүй байнас. Тэгэхээр аль алинд нь зөвлөгөө өгөөд явж байна. Ер нь тэгээд энэ шийдвэр гаргаж байгаа албан тушаалтны хууль бус шийдвэрээс болж хохирч байгаа төрийн албан хаагчид бол мэдээж их байна. Гэхдээ 23 онтой харьцуулахад 3.6%-аар буурна гэдэг нь хацсан уусаа. Гэтэл нөгөө талдаа нөгөө шаардлага хангаагүй маш олон төрийн албан хаагчдыг хүмүүсийг төрийн албанд томилоод байгаа нь бас одоо асуудал үүсэж байна. Тэгэхээр бид нар энэ томилгоог зөв болгохын төлөө бас ажиллаж байгаа. Ер нь яг төрийн албаны ингээд нийт судалгаа энэ тоо мэдээллийн нэгдсэн бүртгэлээс үүсгэхэд гүйц удирдах халбан тушаалтад манай эрэгтэй эмэгтэйгийн баланс өрн тэнцүү бараг явдаг. Удирдах халбан тушаалт гүйцэтгээрээ баланс алдагддаг. Бараг 80-20 болоод явцдаг. Тэгэхээр юу гэдэг удирдах халбан тушаалтнуудаар улс төрийн нөлөө хит их ороод байна гэдгийг тийм дүгнэлтийг бас шууд хийж болохгүй. Яагаад тэгэхээр сонгон шалгаруулалтын дээр манай холбоо шударга ажилладаг. Манай байгууллага ганцхан манай байгууллага сонгон шалгаруулалтыг явуулдаггүй. Яам, агентлаг, аймагуд бүгд өөрсдөө сонгон шалгаруулалт хийж байна. Энэ сонгон шалгаруулалтын чанар чансаа ямар байгаа вэ гэдэг дээр бас одоо сая суманд явахдаа одоо энэ бүсүүдээр ажиллахдаа бид нар бас хяналт тавиад явж байгаа. Тэгэхээр энэний дүгнэлт яаж гарах нь гэдгийг харж байгаа. Тэгэхээр аль болохоор төрийн албан хаагчийн эрх ашгийг хамгаална гэдэг бол бидний номер 1 зорилго. Эннийхээ төлөө төрийн албаны зөвлөлд ажиллаж чадж байгаа. Харьцангуй улс төрийн албан тушаалтнууд бол маш мэдрэмжтэй болчихжээ. Урд өмнөвшгүй хэтэрхий хууль зөрчсөн, хэтэрхий их нөлөөлсөн байдлууд бага болж байгаа. Гэхдээ мэдээж энэ арилахгүй байна. Энийг арилгахын төлөө бид нар бол шат чадны маш олон арга хэмжээнүүд аваад явж байна. Улс төрийнхний дэмжлэг энэ дээр маш чухал байгаа. Харьцангуй их хурлын дарга, ерөнхийлөгч, ерөнхий сайд өөрөө энийг дэмжиж байгаа учраас бидний ажлын үр дүн бол жилээс жил сайжраад явж байна.